Гэж удаагүй хаа. Хэдүүд яах чи алгая. 3 чи хүүхэд нөх хэлсэн. Аав нь явчихсан гэж байгаа. Тий. Тэгээ тэрийг ягаад би эргээд ирж байгаа хүүхдүүд төр байдгийг. Хүүхдүүд төр байдгийг. Хосооч хэцүүтэй. Гарандаа юмтаа очихсан 3 чи хүүхдэд. За маа би таны нарбандрыг харуулад явах уу? Хэлсэн зүйлдээ зориулаарай би танд итгээд өгж байгаа. Наа чи Америкт сурч ажилладаг. Бас нэг хөлсөөрөө олсон хэдэн төгрөгөөс наашаа хүн тусламж болгоорой гэж өгсөн мөнгө шүү. За баярлалаа минь дөө баярлалаа. Баяртай. Уртудаанаслаарай. Сайхан үлжөөрэй. За. Сайхан үлж гин үү? Сайхан үлж. Үлжээр тухтай байна. Оо сайхан. За. Ажил нь хэр хүнд байна? Дагч юм. Даггүй халуусч. Халуусч гинэ. Ой. Ажил ирэхээр тэгээд өрөөлж хөлөөд болохоор халууцах юм да тий? Би юу яаж нэгэл хүүтэнд хөрөөл халуунд халаад. Дажгүй юу? Зүгээр дажгүй юу? Халаасан чи одоо хэдэн төгрөг байна танд? Мөнгө байхгүй. 100 гаруй мянган төгрөгөө тэгээ юунд зориулсан юм бэ? Тэгээ салин байхгүй. Салин байхгүй. Тэгээ салин байхгүй. Бидний салингаа аваагүй юу? Салингаа аваагүй юу? За салингаа өгнө 110 мянган төгрөгийн зүв зогстой зарцуулах юм бол халаасандаа нэг тамхиныхаа мөнгөтэй явах юмсан. Яагаад халаасандаа мөнгөгүй байна вэ? Буруу зарцуулт хийсэн үү? Яасан? Хоолундаа хэрэгтэй. Хоолундаа хэрэгтэй. Танилцын алдар юм бэ? Эрдэнэчр. Эрдэнэчр. Хэрэг мөнгө таны хувьд? Их мөнгө. Их мөнгө. Чаага бидний 10 мянган төгрөг хэрвээ маа гэдэг өгөх юм бол надаас л юунд зориулах вэ? Тэгэхээр махан унда. Гэрийн хөрөгчд мах байгаа юу? Баггүй. Хөрөгчд мах байхгүй. Хинтэйг амьдрд ямбал дөрүүлээ гэдэг нь. Аваа имжигт ажилладаг. Ажилтдаг юм. Тий. За, 2 хүүхд сургууль. 2 хүүхд сургууль. Хэдэн настай юм? Нэг нь 1-р анги. Нэг нь 1-р анги. Том нь 7-р анги. 7-р анги. Орой хүүхдүүд тоолын мах байхгүй. Эхнэр хоолын мах авч очих болов. Таны хийсэн шалтгаан энэ гудамжаар алхаж явах хүмүүсийн шалтгаандаа тэнцэхүү. Таны хүндрэх шалтгаан үнэхээр таны хийсэн шалтгаан хүндрэх шалтгаан мөн үү? Мөн. Хоёр хүүхэд нь хоолгүй, орой махгүй. 5 ил мах чинь 5 ил махаар аваа идэндээ. Аваа идчих. Та эсвэл эндээс мах авна гэд надаас авч явчихад өөр юм зарцуулчих юм шиг үстэй. Өөх тийм байхгүй. 100 мод татаад очих юм шиг үстэй. Өөх арх хууд. Арх хуудгүй. Ажидээж явуулсаас арх хуус болохгүй шүү дээ. Болохгүй шүү дээ. Хөдөлмөр хамгаалалт юу ч хүмүүс бадар шүү дээ. Болгоно шүү дээ. За. Маард начрахаа. Хөрөгчөндөө мах авчи. За баярлалаа. Сэтгэлээр бити унаарай. Нанадны тусгааг харж гин үү? Хэнийг шалахгүй туссан шүү дээ. Амьдрал сайхан байна. Гадааг би дарж хахад та халууцаад явж гин. Ажирлцгий танд баярлалаа. За баярлалаа. Хэдэн зүйлдээ зориулаарай. Танд итгэж өгч байгаа шүү. Итгэл бити алдаарай. За баярлалаа. Гарны ясан гой дулаахан юм бэ. Мөнгөн дээр тогтдог гэдэгтээ саналэгдэх үү? Санал. Өөр юу гэдэг вэ? Сэтгүүлч. Оо. Энэ өөрөөр хэлбэл хэрэг мөнгө. Их мөнгө. Ингүүл 30 мөнгө бол. Их мөнгө. 100 мөнгө бол бүр их мөнгө ш таах юм тийм үү? Танилцсан нэр юм бэ? Жаргал би чамд энэ 10 мянган төгрөгийг маа гэдэг үлч надаас л тийм зориулах бай. За би ингэж бодож байна. Нүдний тусаалга авах гэж бодож байна. Нүдний. Би яг өглөө нэг нүд ингэж улаацсан болсон болохоор тусаалга авах юм билүү гэж бодож шаацсан. Гүг. Энэ нэг линз бизнес л халбаатай байж. Нүднхээр эцэг ажил хийгээд төгтөө юу? Яг зүгээр л хийнэ л дээ. Түр жаргалаа би чамд шууд 100 мянган төгрөг маа гэдэг үгүй. Тэгвэл чи 100 мянган төгрөг юунд зориулах вэ? Ном л авах. Яа ном? Эсвэл чимэдгай нэг хуулийн тухай ном гарсан гэсэн тэрийг авт юм уу гэж бодож байгаа. Тэрийг авт юм уу гэж бодож байгаа. Чиний хийсэн шалтгаан энэ удамжаар алхаж явах хүмүүсийн шалтгаантай тэнцэх үү? Үгүй. Мөнгөөр өшөөд олонтой өшөө мөнгө хэрэгтэй болсон дээр л гэж байна. Би мөнгөө чамд өгсөн дээрөө эсвэл өөр хүнтэй шалтгаантай өнийг хайсан дээрөө жаргалаа юу гэж бодож байна? Тэгсэн дээр авах. Мэдээд суугаа.
Авчихаа. Жаргалсан баярлаа. Таны алдар юм бэ? Дүгэрж яв. Дүгэрж яв. Хэр зэрэг удаан хугацаар уцаар яриулж байна? Би одоо 6 жил явж. 6 жил уцаар яриулж байна. Гэрт нөгөө тэтгэврийн гэдэг авчраа суух юм бол өвчин зовлон эргүүлэх болохгүй. Өвчин зовлон эргүүлээд болохгүй юм. Тэгээд агаар салхинд амтан хүний юм дотор ингээ явж. Ярьж хөрөөд ингээ явж явах сайхан байна. Хөлгөр нэг их өвч байгаа мал. Өвч байгаа мал. Уул малтай. Тэгээд одоо энэ юм ичээр өвдөд байдаг. Өвчтэй. Оо за. Тэгээд энэ хаддууцын төв дээр одоо нэг оншилдэг, энчилдэг газар байдаг гэсэн тэнд хүрч болохгүй л. Тэгэхгүй л байна. Тэрнэр бас нэг хөөхлүүд нь тусны болохгүй байна уу? Хөөхлүүд нь тусны болохгүй байна уу? Тэднэрсийг ч одоо явуул эмчлүүлдэг гэдэг юм. Тэгээ яваад эмчлүүлээч тээ. Өдний болсноос одоо өөрийгөө харуулах цаг нь штэ. Өөрөө яг одоо нэг одоогор нэг суучгаагаа нөхцөл. Суугаас өмнө сууцсан өнөө бид нар имлэгрөө хандах, суугаас өмнө хандах хэрэгтэй дөрж явах аа. Таны гэртээ суухгүй агаарт гараад өөрийгөө зугаацуулаад хідэн тамирчдын олоод идэж байгаа гэж нь олж байгаа чинь би урамшуулъя. Тэхүү дүүн. За. Яг одоо шууд одоо дараад яах хоёул өнөдөр амраа. За. Тэхүү. Энэ Апон утад компаниас танд өгч байгаа мөнгө шүү. За. Очоод сүйтэд сай 4 өндөр чанжид. За. Сайхан үг даалгуулаад хичээж сайхан шүү. За тийм л дээ. Майд өгч байгаа хаа. За баярлалаа. Ачаалсан автоданаас дараа суучхаас өмнө нэлэгтэж үзүүлэх ёстой шүү. За баярлалаа. Автоданаас дараа баярлалаа. Гарч яасан дулаах юм бэ? За баярлалаа. За зүгээр. Харин гол зарбмаг нэвтрүүлэг үүгээр дуусч байна. Бид нар дараагийн дугаараас арай өөр хэлбэрээр явна. Апо хувьсаад компани нэг дугаарт 100 сая төгрөг өгж байгаа. Америкт ажиллаж амьдарч байгаа Балчин дорж ах маань бас 100 сая төгрөг өгж байгаа. Бид нар 200 сая төгрөгтэй гэсэн үг шүү дээ. 200 сая төгрөгөөр бүгдээрээ бизнес эрхлэе гэж. Магадгүй хин нэгэнд ажиллах хэрэг хүчтэй нэгэн хүнд оюутлын машин авч өгөөд үйл болж ийн бэлий бүгдээрээ ойж олно шүү дээ. Тэрэнд нь бид нар хөрөнгө оруулалт хий. Бүгдээрээ компани байгуулад тэргээр ашиг орлого олдог тиймэрхүү хэлбэр рүү шилжиж гэж байгаа. Тим хүсэл эрмэлзэлтэй өөрийн гэсэн бас жижиг аж үйлдвэр эрхлэх сонирхолтой тиймэрхүү бас жижигхэн төсөлтэй 200 сая төгрөгөөр эхлэх боломжтой тийм хүмүүсийг 10 мянга нэвтрүүлэгт хандаасаа гэж хүсэж байна. Дараагийн мегамар гарагт бүгдээрээ яг энэ талбай дээр эргээд уулзцгаая. Тийм хүмүүс байх юм бол энэ талбай дээр ирээрэй. Баяртай үзэгчтэй. Хүтэн байна шүү. I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Сайхан үзэж гинөө? Сайхан үзэж байна. Үзээ тухтай юу? Тухтай. 10 мөнгө хэрэг мөнгө вэ? Гэхдээ мөнгө үнд их мөнгө шүү дээ. Мөнгө үнд их мөнгө шүү дээ. Та мөнгө төөнөө мөнгөгүй нөө? Мөнгө. Тэгэхээр их мөнгө байж таран тийм үү? Амьдрал ямар шин? Яах? Дунд зэрэг л байна. Би их муу гэж хэлэхгүй. Нэг сайн гэж хэлэхгүй. Нэг сайн гэж хэлэхгүй. Дундыг барайл явж. Хизээ сайхан болох вэ? Хэдэн жилийн дараа нэг сайхан болох байх гэж бодож байгаа шүү дээ. Өөдрөө. Яа хэдэн жилийн дараа гэж? Одоо нэг сарч бас дандаа юм байхгүй л би хүмүүсийн амьдрал ч гэсэн. Тийм үү? Тий, цаг хугацаа харуулах ба. Надад овоод дүрг байна л та. Тань чи таны нэр юм бэ? Миний нэр Мөгцөг. Мөгцөг ихчид энэ 10 мөндрийг маягаад өглөө. Надад л тийм зориулах үнэтэй шалтгаан байна уу? Юун зориулах вэ? Тий. Тэр үүдэд өгөх юм бол шүү дээ. Шалтгаан нь үнэхээр үнэтэй шалтгаан юм бол би надад 10 мөндрийг танд маягаад өглөө. Магадгүй бүр илүү үнэтэй шалтгаантай бол дахиад царыг нэмж чадна би. Одоо энийг бас өөрийнхөө одоо баяр болох гэж шүү дээ. Баярт одоо зориулах юм авах та. Тийм үү? Тоорт морт гэж. Баяраа салаатыг төөс өмс авах майнус энэ төр авах мөнгө байгаа юу? Тас крамат байхгүй л энэ юу. Юм яах вэ тэгээд баяраа? Баяраа бодоод тэгээд болох гэж бодоод байгаа шүү дээ. Болох гэж бодоод байгаа тийм үү? Шинэ жилээр яах вэ? Шинэ жилийн юмудаа зориулах юм ба шүү дээ мөнгө. Нэг авах юм бол. 10 мөнгө болох уу? Шинэ жилийн юмд чинь. Одоо бодлого яах юм бэ? Ер нь бол өгчл байгаа чинь тий авиг сэтгэл байхад жоохнооч гэсэн юм юу хийгээд болгох шүү дээ ер нь. Болгох шүү дээ. Тэрс гараад байна.
Миний орлогод одоо би өөрөө одоо ажиллах нөхрийн цалингаар 60 эдний яваад цаас. Яагаад тийм? Одоо тэгээд 40 гараад одоо хүмүүс ажил авахгүй шүү дээ. Игүүн бол ийм шалтгаан хэлэх юм да. Нас голоодоод байна гэдэг. Уг нь бол жаахан юмхээр юмхаа хийж болно гэдэг шиг та бас хичээвэл ажил олдсон шүү дээ, тийм үү? Тийм ээ. Тийм үү? Болсон л доо. Хоёрын бол баг цагаан юм жоохон хийн л дээ. Тийм л дээ. Сүүлчийн асуулт энэ 10,000 төгрөгийг танд өгсөн дээр эсвэл дараагийн хүнд боломж олгосон дээр илүү хүнддэг шалтгаанд боломж олгосон дээр юу гэж бодож байна? Мэдгүй, стаа мэдгүй. Авмаар л. Авмаар л. Тийм үү? За тэгвэл болий. Дарч гинөө. Дараагүй. Халын мөр дайлах уу? Магч дээр таны дайлах уу? Батал баярлалаа. Энд дуучаад яг уусгалаа гэртээ очиж дуух уу? За, гэртээ очиж дуу. Гэртээ очиж дуух юм уу? За маань хоёрыг амбууд хөдөлөөлээ. Тавуулаа. Тав явах уу? За тавыг өчөө яг шиг. Тэгэхээр армон руу чадахгүй шүү дээ. Тэрний оронд чинь амын чинь таглаад байгаа нь энэ. Энэ бол Сингапуроос үйлдвэрлэсэн амин фудс тулталдаг халуун чоклад. За, ясэр шиг баяраа. Баяраа авч байгаа. За баярлалаа авчраа хүсье. Амьдрал сайхан болно. За. Амьдралын утга учир мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм. Хэлцээ нэр юм бэ? Сайн жаргал. Сайнаа гэдээ утч идэхөө болно. Сайн хаа орж алхаж чинь? Биш шинэ ээж хайрлах газар дээр очт юм байна. Биш ажил газар чи яах чинь? Уулзах хэрэгтэй. За. Ганц дунд хоолойны хвшлэг гарах гэж байна. Хоолойны хвшлэг авах гэдэг болд юм уу? Жоохон орлтно л да. Жоохон орлтно. Тэгэд бичүүлээд яах чинь? Бичүүлээд ганц. Рок пop төрөлдөх гэдэг нь эсвэл нийтийн дууны зах зээл дээр өсөлдөж чинь үү? Нийтийн дууны зах зээл дээр үзчих гээл энэ үү? За амжилт хүсье. Мөнгө хэрэгтэй юу? Мөнгө хэрэгтэй болчихлоо явж байна. Тэгээс дээр очих чинь үү? Хэдэн төгрөг хэрэгтэй юм? Хэдэн төгрөг хэрэгтэй? 20,000 төгрөг чи юу зарцуулах гэж байгаа? Хоолойны бичлэг нь хэдэн төгрөг болох юм? Хоолойны бичлэг яг юу болох юм? 35,000 төгрөг болно. Ер нь чиний тэгэд ирээдүйн хэр харагдчих. Ирээдүй ирээдүйг мэдээж Монголд төлнө гэж байна. Мэдээж гайгүй шиг явчих гэсэн л гэж бодож байгаа шүү дээ. Гайгүй шиг явчих гэсэн. Халуун чоклад уу? Ээж дээр очил ээж чинь мөнгө байгаа юм. Ээжтэй ярьсан уугаал үзэн л дээ. Би яриаг л байгаа л да. Тийм үү? Тийм. Гэтэ надад гэрэх найгууд уулуулах сонирхолтой. Эсэргүүцдэг. Гэтэ чи өөрийн сонирхлаараа л зүтгэл байгаа. Зүтгэл байгаа тийм үү? Халуун чоклад уул да. 20,000 төгрөг хэрэгтэй. Ээж дээр очиж гуугаад үзнэ. Би чамд энэ мөнгнөөс 20,000 төгрөг өгсөн дээр сүүлийн гудамж авахлаж яваа илүү хүндтэй шалтгаанд өгсөн дээр. Илүү хүндтэй шалтгаантай тийм ээ. Өөрөө мөнгө хэрэгтэй болсон зөндөл явж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс бас боломж олсон дээр бодож чинь. Би чамд боломж олгож штэ. Тун удахгүй энэ залуугийн хоолой нийтийн дууны зах зээл дээр суурайд хохаа гэж найдаж чинь сайн аа. Хоолой гэж сонсъё. За бослохоо нэг ганцхан бат тийм. За тэгээ. Кофега юм. Кофега ууч. Тийм. Кофе халуун чоклад авч. Гоё. Баярлаа. За ингээд би жавхлангийн нэг сарташ юм бидэн штэ. За тэрнээс ганц одыг дуулчихвал. За тийм. Сарташны сэлүүхэндээ сайхан байгалаган чиг бай. Салахад утсан амраг чамайга санан дуулмаар бай. Алсын уул хайхан уулан алхан дээр минь байгаа шиг айлаа хонгор үсгүй минь чи хачууд минь байгаасаа. За баярлалаа сайнаа. Ачаал хүсье. За. Уран бүтээлч өндөр амжилт сэтгэл байвал бүтнэ. Данс би мөнгө өөртөө үлдээлээ. Тэгдэг үү? Болно. Баярлалаа чамд ажил хүсье. За. Одоо энэ цаг үед бол юу вэ? юмгүйтэй. Юу юмгүйтэй гэж хилээ монгол хүн гэж мэдлжсэн. 50 сайхан гэдэг юм уу? Сайхан үлдэж гин үү? Сайхан. За, танилцсан нэр юм бэ? Баяр жаргал. Алтан дөрөв. Жагон наашаас очих баяр жаргалаа. Хаа орж алхаж чинь? Аашаа. Хөнгөр арт юм уу? Хөнгөр орж яах чагаа? Энэ CD-н дээр юм бичих гээд. Юу хэмжүүлэх гэж байгаа? Дууны харин панорам. Панорам хэмжүүлж яах чагаа? Энэ шинжилгээ найзтайгаа дууд болох гээд. Сургууль дээрээ юу? Сургуулийн шинжилгээр гол. За. Тэгээд явчих. Мөнгө хэрэгтэй болсон. Тэлэр хэрэгтэй.
2000 төгрөг. 2000 төгрөг хэрэгтэй. Найдаж юм 2000 төгрөг байхгүй та нар чинь нэлээд олоолаа явж байгаа шүү дээ. Нэг 200 гарах зүг нь болчих гээд байгаа юм. Тэгээ CD-г авчихсан. Тэгээ CD-ийн мөнгө авчаа тэгээ бичэл гэсэн мөнгө байдаг. Мөнгө байдаг. Ийш алхах явсан. Тэ наашаа зорж ийн үү? Үзээд авдаг гэсэн үү? 2000 төгрөг хэрэгтэй. Шинэ жилийн жилээрээ уг сургуулийн нэг хэдэн бүсгүүлчүүдний дуудаас дээрээ татчихсан гэсэн юм уу? Тий. Аягаар нэг. Явтад болох чаа. Нэг хипхоп дууд болт юм. Яа, хипхоп ямар дуу юм? Өөрсдөө тагсан юм та нар. Гүг. Шоор би чад 2000 төгрөг өгч чи. Би чад 2000 төгрөг харамлаад явах байт тийм ээ. Чи бүр зорж ирсэн юм чинь. Хоёр задгаа. Чи энийг задуулаад иртгэв. Тэд 2000 чи яав. Найзартаа аав. Чи гүйж задуулаад. Дөө чам хүлээж. Заанаш. За задуулсан уу? Задлаа. Задлах газар олохгүй хүн дөө юу? Харин тэглээ. Тэсний үн дээр зэтлээ. Хэдэн хэрэгтэй гэлээ? 2000. 2000 хүрэх юм уу? Хүрнэ болгоно. Болгоно. 2000 болох уу? Болно. Яаж болох юм чи? Хэд болох юм тэр чинь? Тэр нэг 2500. 2500 болох юм уу? Маа 2000. Яг чамайг бас 500 төгрөг саана газар хайлуулад яах вэ те? Ангийнхаа сургуулийн өмнө бас нийгмийн идэвхтэй ажил хийж байгаа хүний чинь бас дэмжих хэрэгтэй шүү дээ. 500 төгрөг бас дутаад байгаа тийм үү? Маа 2500 болох уу? Баярлалаа. Болно. Чамаас би чамд сүүлчүүд ганцхан зүйл асууя. Амьд мөнгө дээр тогтдог гэдэг чи санагдах уу? Ер нь их санал хэлэхгүй. Амьд чиний юунд дээр тогтдог юм? Амьдрал итгэл, хүний итгэл тэгээд хүний хичээл зүтгэл дээр л багт. Хичээл зүтгэл дээр магадгүй тийм бах тийм үү? Манай чарлаа. Зорсон төлөө бүтээгээрээ. За баярлалаа. Шинэ жил болох чинь яаж ойлгож чинь? Би юу шинэ жилээр сургууль дээр өнгөрөв. Сургууль дээр өнгөрөв. Хэдгээр анги вэ? Би 9. 9-р анги. Аль сургууль вэ? 37. 37. Чимтэй. Тэр сурч сурж байна уу? Гайгүй нэг мууш он хэд хашийн. Дондороо зогсоод байна уу? Уг нь улам хичээл он сурах байхаа та тий? Сурна шүү дээ. Яаж ийм хичээхгүй вэ? Үгүй яхад ном хахад амжилт байгаа шүү дээ. Бүх ном үнэтэй. Бүгдийг мөнгөөр авдаг. Тэгэхээр авч идэхгүй юм шүү дээ. Номныхаа мөнгө. Гэрүүд долоомоор хийж чадахгүй байна. Аль нэрийн? Оюнблэг. Оюнблэг хаагаар залхалж байна. Би энэ хошоолд нөө бэлтгэл явдیں۔ Саксны юу? Үгүй. Чөлөөтэй. Чөлөөтэй. Оо за. Тэгээ бэлтгэлээ авах гэж явж. За. Чөлөөтийн секцэнд явдаг. Тийм одоо 24 тэмцээнд спортоор хичээлдэг. Тэмцээнд тэр амжилт гарах бол мэдгүй хаа тий? Бас хичээвэл өөрөө шалтгаална шүү дээ тий? Тий, өөрөө шалтгаална. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй шүү дээ. Амжилтад ирэх мөнгө хамгийн гол мөнгө л хэрэгтэй. Мөнгө л хэрэгтэй. Хэдэн төгрөг хэрэгтэй юм чамд одоо? Надад хамгийн гол нь мөнгө номоо авчих хэрэгтэй байна. Номоо авчих хэрэгтэй байна. Одоо чи чөлөөт бүхий секцэндээ явхад уух усны мөнгө чамд байгаа юу? Уух усны мөнгө төлбөр үнэтэй надад нэг би надад байхгүй юм. Баггүй мэнэ. Чиний талаас нь эднэр байгаа бай. Одоо 300 төгрөг байгаа. 300 төгрөг байгаа. Бас мөнгөтэй шүү дээ чи. 300 төгрөгнээс авсан. Өглөө би нэг зардал гэж аваас авсан. Аваас авсан. Одоо тэрөөрөө буцаад яг харих 300 төгрөг. 300 төгрөг яг болохоо эсвэл жоох илүү гарах болов? Юу илүү гарахгүй. Би дээшээ мэдлээ явдаг байхгүй. Эндээс автобусанд очиад тэгээд дахиад мэдлээ яв. Гэр нь хол байд юм уу? Манай гэрхтээ хол бүр чимэгдээд. 2 ном нийлээ 7000. Яг өнөөдөр жоох уусуу. Тийм үү? Бас бэлтгэл хэлж уусуу штэ. Аман цанган чи он сурахын тулд чамаас өөрөө чинь шалтгаална. Бэлтгэлдээ тэмцээнд амжилт гарахын тулд бас чамаас шалтгаална. Хичээгээрээ. Гээд би чамд 2 ном тэгээд хэдэн усны мөнгө өгье. 8 төгрөг өгье. Болж гинөө? Болж. Болохгүй үстэй. Болно. Болохгүй. Энэ бол Апо хувьцат компаниас чамд өгж байгаа мөнгө шүү. Энэ бол миний мөнгө шээ. Би нэг баяндаа ингээ мөнгө тараад байгаа юм биш. Энэ чинь Апо хувьцат компани надад дамжуулж өгсөн мөнгө юм шүү. 8 төгрөг 7000-аар 2 ном аваад он сурах хэрэгтэй. Бэлтгэлээ ихтэй бас аман сангууд ус аваад тэмцээнд амжилт гарах хэрэгтэй. Амжилт чамд ажиглалцъя. Мөнгө аваа. Баярлаа. Баярлаа. Харин дурсан өглөөц 100000 нэвтрүүлэг өгөөр дуслаа. Одоо түнгуудгүй эднэрээс эхлэх гэж байна. Гадаа хүүтэн байна. Гэхдээ Макофтой явахтаа алцахгүй. Апутагаа явахтаас алцахгүй. Америкт сурч ажиллаж байгаа. Балчин дорж явахтаа бас
Монгол хүүтэн bay шүү гэж хэлхийг хүсэж байна. Харин би гудамжид удаашаа сандалгаа ингээд сууж байхад үзэж та бүхэн нэг нэрлэлгүйгээр нэг зогтолгүйгээр энд бас надтай үйлчлээд хуваалцаасаа гэж хүсэж байна. Энэ албан төрөг автаа чухал биш. Иргэн хүний хүснөөдөө хаана угаан. Албан төрөг ямар их хүнсэнтэй юм бэ гэдгийг хүсэж байна. Нэрлэлг дуустал байцаа өгчтэй. I don't know what to do with myself. Everything for two. Doing everything with you. And now that we're through, I just don't know what to do. За тэгвэл 2 өдрийн дараа мачин дуслаа. Та өөр хатаас мах авах боломж байгаа юу гэнэ? Харах уу. Цогон дээр өчнө байгаа. Тийм үү. Наад боломж хасгаж хэрэг байна. Би нэг хүнтэй шалтгаантай хүнд өгөхийг хүссэн байхгүй юу? Яг энэ миний хувьд үнэхээр үнцэнтэй мөнгө шиг санагддаг учраас тарийг хэлсэн шалтгаан энэ удамжаар алхаж явах хүмүүсийн шалтгаантай тэцэх үү? Энэ хүмүүс одоо ямар би танд өгсөн дээр эсвэл өөр илүү хүнтэй шалтгаан түүнийг хайж байгаа өгсөн дээр үү? Ер нь тэгээд бас надад илүү шалтгаан хүн байж болох бас. Байж болно. Би өөртөө зовсон тал юм уу те. Аа. Өөрөө бас нам авсан юм уу? Хүн байж болох. Шалтгаан байж болно. Ажил хийх байх уу? Аа. Юу 11 сарын дондоос манай нэг ажил авсан. Ажил авсан. Ажлыг бол одоо хийн. Өөрөө хөдөлгөөн авсан гэдэг юм. Аа. Ажилдаа удахгүй болно. 2 өдрийн хоол байгаа. Гэтэ болно. Хойд илүү хүнтэй шалтгаанд өгөхөө мөнгө чагаад хаа. 그렇게 오래 못했어. 나 이렇게 된다 저런지. 그러면 때문에 들어가래? 자, 이렇게. 힘들은 이렇게 би тэгээд yoga өөртөө очсон юм. Тэгээд би өөрөө 힘들어 이렇게. бичиг өрнөдөө хайцсан байгаа байхгүй. Тэгээд яаж хайцсан бэ? Уг нь ихтэйгээ уулзч мөнгө гоё гэж атсан. Тэгсэн чинь танаа энэ үнтэй таалдаа би нэвтрүүлэг байж байгаа. Тэгээд яа гэсэн нь. Тэгээд яаж хайцсан нь нөөс. Би юу гаргаж яаж байгаа нэг газрыг энэ германд хийж байгаа сөйлөцсөн юм шиг л ахуулсан юм шиг байлаа. Гэтэ сөйлсөн хүний бол буруу байхгүй шүү дээ. Чиний болгоомж өгөх тийм болгоомж. Хин нэгэнд хариуцлага тохирон түүнд их мэдээ авнаа гэж. Нэр юм гэлээ. Нэр Тамир. Тамир. Яг оо. Чиний шалтгааны гол дээр асууж байгаа хүмүүсийн шалтгаан тэнцэх. Би олон самшиг бичгээр удаа хайцсан гэдэг хүмүүстэй уулзж ирсэн. Бичгээр ямарсан босоод хайд үзэх үү? Амгаа дүүртээ яг гэдэг шилэгчтэй одоо хаан гол нь би уцаар ярина. Тэгээс нөт гэж таснаад мөнгөгүй байл та. Мөнгөгүй байх тийм үү? Би өг нь ярьжсэн л та. Тэгээд надад олон удаа 9 сарыг нь хичээл авахад би хийжсэн л та. Тэгсэн ихэд за. Тэр бид нар хэрэгтэй. 100 юм уу 200 төгрөг хэрэгтэй ах л та. Би чамд тэгвэл усаар 200 төгрөг өгөх үү? Өгөх үү? Тэгээд чи цаашаа асуудлаа шийд. Зүгээр санаа зовцууд байхгүй. Ирчүүд хоорондоо юу ярьдаг вүлээ? Би өндөө туслах шиг сайхан байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би чамд 100 гэхээр 2 минут ярина гэж тооцоолоод 200 төгрөг өгье. Над цаана 300 төгрөг үлдчихэ. Зүгээрээ санаа зовхон байхгүй. Ажил бүтэн залуу хүндэтэй ингэж гоцронгоо явуулдаа. Тэгэх үү? Хоёул харин энэ 10 төгрөг илүү хүнсэнтэй өгөө. Тэгэх үү? Тэгэх үү Тамира? Тэгэх үү? Тэгэх үү? Мэдхгүй. Мэдхгүй байна. За яг миний өөр юм үзчихээр би яах вэ? Тэмээд ямар ч усаар ажиллах бүтэгийг бодоорой. Цаанаа би өөрөө 300 төгрөгтэй өгдөө шүү дээ. Ажраад үзье. Баярлалаа. Амьдралын утга учирыг мөнгө итгэдэг санал нэгддэг юм аа. Армаг нэвтрүүлгийн 24 дахь дугаар. Бидний ирсэн энэ удамжид улс төрийн сэтгэлдэн Юмжаагийн Тэдэн балын удамж. Хэлсэн нэр юм бэ? Алтанхүү. Алтанхүү. Намайг алтан төрөө гэдэг. Алтанхүү. Амьдрал ямар шүү вэ? Дэжгүй. Хонд дэжгүй юу? Тэр хөнгөө. Зүгээр нилээ их мөнгө. 200 чангаар гэж наашаа шахсан таахгүй. Нилээ их мөнгө. Хүн болон мөнгө хэрэгтэй байдаг тийм үү? Тэгэхээр би чамд энийг найдаад өгье. Надаас л юм зэрэг байна. Хүн болон хүнд шатхан байдаг ч юм хэрэгтэй. Надад өнөөдөр үнд шалтгаан алгадаа. Шатхан алгадаа. Тэгвэл алтахгүй. Халаасан дага мөнгө энийг дийлэх үү? Тийм. Хэрэг дийлэх вэ? Дийлэн дийлнэ. Ай. Хэд дахин үржүүлсэн зүгээр л хийчих. Хэд дахин илүү хийчихтэй нууц шээ. За зүгээр хийгээ болий. Амьдрал сайхан байгаа юм тийм үү? Өнөөдөр л мөнгө хэрэггүй байгаа юм байна. Хэрэггүй.
Надаас өөр үнд шалтгаантай хүн байл тэрэнд өгсөн. Тэрэнд өгсөн дээр. Тий. Сүүлчийн асуудал. Амьдрал мөнгөн дээр тогтмол санал нэгтгэв. Нэг Баярлалаа ажиглаж. Одоо энэ цаг үед бол их Таньс идэр юм бэ? Ээлцэг гэдэг. Ээлцэг. Мөнгө хэрэгтэй юу? Атахандаа бол яг онцгийн шаардлага бол байхгүй. Гэтэ хүнд бол мөнгө бол хэрэгтэй. Мэдээж. Амьдарч байгаа юм чинь. Гүр ер нь амьдрал мөнгөн дээр тогтдог гэдэгтээ санал нэгтгэх нэ дээ. Зарим тохиолдолд бол санал нэгтгэх нэ. Таны хадаасан байгаа мөнгө нэг дийлэх үү? Хөрн. Хөрн. Явц хөрн нэг илүү гараад шалгах. Тий. Ийм бид маа гэдэг үгүй. Танад олон шалгах шиг байна. Бид нэг маа гэдэг юм та энийг салаад надаас салаад юунд зориулах вэ? Дэлгүүр орох болов? Тэгтээч дэлгүүр л орох юм да тий. Мөнгө бодвол дэлгүүр ороод тэгээд хүүхдтэй булааж авах. Одоо ч хурлын хүмүүс нарийн зүйлд зориулж байна уу? Тийм. Тийм үү. Булааж авах өөр мөнгө та өөр хадаас олох боломжтой юу? Боломжтой. Боломжтой. Тийм үү. Хэрвээ нууцшил танай өрхөө орлого чи хэд вэ? Сарын шилэх шаардлагатай үү те? За хүсгүй байгаа л хэлэхгүй ярихгүй. Тий. Тэр би энийг 10,000 төгрөгийг танд дэлгүүр ороод булаад авах чинь өхөө эсвэл өөр хүн зориулсан дээр юу гэж бодож байна? Өөр хүн төссөн дээр авах гэж байна. Яг бол мөнгө хэрэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Тийм үү. Төсөлч асуулт. Мөнгө цаана нүд удаан гэдэгт санал нэгтгэв үү? Үгүй. Баярлалаа зэлсэн. За. Баярлалаа. Чиний удаан хүрдэг миний улаан ширээ санал их гоё зохицолж харагдаж байна. Таньс нэр юм бэ? Угна. Угна. Угна чинь. Би юу аахаа цэцрээ орд юм уу? Авдраач яах чам? Зүгээр л очиж байгаа юм уу? Тий. Хэрэг мөнгө байна? Их гэж үзэж. Угна чиний халаасанд одоо зүгээр юм юу байгаа вэ? Би нэг мөнгө зүнгэрсээ ингээ авч явахгүй. Яагаад? Хэрэггүй юм уу шам? Хэрэгтэй л дээ. Би нэг юугаар оюутны билетээр юу яадаг болохоор нэг мөнгө зүнгэрсээ. Ойс юм уу те? Уна гэхдээ би чамд 10,000 төгрөг маяг өгөх л тоо. За. Чи тэгвэл надаас л юу зориулах вэ нэг? Би юу? Хүн болгоно бүний хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм л дээ. Ямар ч зүйл хэрэгтэй зүйл зориулна гэж үзчихье. Хэрэгтэй зүйл зориулна гэж бодож байна. Яг тодорхой шалтгаан байна уу чамд? Тодорхой юу? Тодорхой. Нэг ч өөр шалтгаан байхгүй шүү. Тэгвэл чамд би ганцхан зүйл асууя тэгвэл. Аав чинь төрөмчөнд энийг хийх мөнгө байгаа юу? Мэдгүй байна. Мэдгүй байна уу? Яаж ч магадгүй баг тийм үү? Тий. За угнаа түнчил да тодорхой шалтгаан хэлээгүй юм чинь би 10,000 төгрөг өөртөө үлдээлээ. Болж байна уу? Тэгжээ. Автомобиль минь төргөөрөө ажигласан. За баярлалаа. Амьдралын утга учирыг мөнгө битгий санал нэгтгэдэг юм. Гүй тамина энэ чи одоо хүн одоо зүгээр мөнгө өгье гэхээр одоо авчирч хүн олдохгүй хүндрэх шалтгаантай хүнд байхгүй юм. Гэхдээ өдрөө дахиад үзээд алдаа. Таньс нэр юм бэ? Болроо. Тэгвэл болроогийн хувьд энэ хэрэг мөнгө ба? Ер нь нэлээ мөнгө. Нэлээ мөнгө. Тийм нэлээ мөнгө. Болроогийн халаас нь энийг дийлэх үү? Халаас мөнгө. Бүр бараахгүй юу? Бүр бараахгүй. Наа гэдэг үхрээс өгчилдөө. 10 төгрөгийг болроо чам. Чи надаас л юу зориулах вэ? Зүгээр би авмааргүй байна. Зүгээр авмааргүй байна. Харин тэгвэл хөдөлгөх шалтгаан байв хэлчихлээ. Одоо тэгж бодглохлоор бас миний дэргэд хүмүүсийн амьд муу амьдраад хэцүү амьдраад байгаа санагдаад. За. Тэр утгаараа би тэр хүмүүсийн зовлонгийн дэргэд хүндэтгчмээр шалтгаан хэлж амжихгүй нэ. Чадахгүй нэ. Чадахгүй нэ тийм. Чадахгүй нэ. Ер нь тэгвэл сүүлчийн асуудал амьдрал нь ямар шиг байна? Хэмжээ. Болж байгаа хүмүүс их олон. Хүмүүс нөгөө болохгүй байна гэдэг их олон юм яриад байгаа шүү дээ. Гэтэл болж байгаа хүмүүс нарийн дийлэнх байгаа байхгүй. Яа тэгэхээр ажил хийвэл бас амьдраад болоод шүү дээ тийм ээ. Өөрөөр хэлбэл сэтгэл дээл болоод байгаа байхгүй. За тэгвэл 10,000 өөртөө үлдээлээ. Ачаалсан. Баярлалаа. Одоо энэ цаг үед бол их 25 дугаар суглаа 10,000 нэвтрүүлэг 24 дахь дугаар. Хүнд шалтгаанууд өгөөл гисэн юм. Хүнд зүгээр мөнгө өгөөл гисэн юм. Даанч өгчхөр шалтгаан хэлсэн хүн байгааг үзэж та бүхэн ч гэсэн харсан баг. Би танд энэ 10,000 төгрөгийг маягаад өгье гэсэн бол та ямар шалтгаан хэлэх байсан бол гэдгээ өөрөөсөө асуугаарай. Энэ 10,000 төгрөг өөртөө үлдээлээ. 500 төгрөгтэй байсан би.
200 төгрөгөө Тамир гэдэг залууд утсаар яриад мөнгөтэй бол гэдээ өгсөн. Одоо 300 төгрөгтэй үлдсэн. Энэгээр оператор хоёр гулааш шалжлаа. Армаг төгрөг өгөөд I just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Самбайцхан үзэгчтэй 25 дугаар сувг телевизийн 10,000 нэвтрүүлэг эхэлж байна. Үзэгч та бүхэн мэдж байгаа бах. Би 10,000 нэвтрүүлгээр бас телевизийн эфирээр Уянга гэдэг охин манай ажил дээр хурж ирээч. Бэлгүүнээ сайн зэ хурж ирээч. Та нарт Америкаас $100 явууллаа. Энийг ирж аваач гэж хэлсэн. Тэгэхээр эдгээр хүмүүс маань бүгдээрээ хөрөлцөн ирсэн байна. Та бүхэн мэдж байгаа. Манай 10,000 нэвтрүүлэг интернетээр 25 дугаар сувг телевизийн вебсайтаар засагддаг. Америкт Вашингтон DC хотод амьдарч ажиллаж байгаа Балчин Дорж гэдэг хүн Уянгагийн шалтгааныг сонсоод Монголд 10,000 төгрөг чи ямар үнцэнтэй юм бэ? Америкт $9 шүү дээ. Тэг хөрхи охин туслая гэж. Тэгээ бид нар ярилцж байгаад 10,000 нэвтрүүлгийн нийтдээ 24 дугаарын хамгийн хүнддэг шалтгаан хэлсэн эдгээр 3 оролцогчийг бид өрчөөд байгаа. Тэгэхээр одоо миний гарт $100 Монгол төгрөгийн шилжүүлсэн мөнгнүүд байна. Энэний завсар $1 байгаа. $1 та бүхнийг төрөвчөндөө юм уу эсвэл халаасандаа хадгалж яваач гэдэг үднэс $1 бэлдсэн. Сургуулийнхаа юу гэж байна? Найсраа. Сургууль ангийнх нь юу гэж? Үгүй яах тэгэл нөгөө эхний бүр нэрг бол. Нэрг болсон. За. Үгүй 10,000 гэж дуудаа. Тэгээд эхний 1 2 3 хоног хийгээс одоо зүгээр болцоо. Одоо ойлгож байгаа. Ойлгож байгаа биз? Нэвтрүүлгийг. Тэгээд хүмүүс ингэ таньдаг хүмүүс харчаал. Чи 10,000 төгрөг авч ирсэн. Мөнгө авсан чинь баяр хүргэе гэл. Өө тийм үү? За. Билүүний яаж чинь? Тэгээд манай сургуульд зөндөл авахгүй. Бас нэргүүл бас 10,000 гэж дуудаад. Гэтэ би намайг бидний үзэж байгаа тийм үү? Уянгагийн бэлгүүний ч юм уу сайн зэн үзэж байгаа. Ангийнхан ч юм уу найс нь битгий шоолооч гэж. Шоолж байгаа бол чи өөрийнхөө толгойг нэлээ хоосон байна гэдгийг харуулж байгаа шүү л гэдгийг хэлхийг хүсэж байна. Юуны өмнө бид нар та гуравтаа мөнгө чи үгүй. Би доктор мохтонд хийхийг хүссэнгүй. Энэ болохоор бас хүний чин сэтгэлээс явуулсан мөнгө юм шүү. Америкт сурдаг Балчин Дорж гэдэг Монголоос сэтгүүлч байсан юм байлээ. Тэгээд одоо Америкт ажиллаж байгаа. Ажиллаж амьдарч байгаа ийм хүн. Тэгэхээр доллар 1166 байсан ханш. Тэгээд нэг хүнд 37,700 төгрөг болж байгаа. $1 нь болохоор хадгалж дурсаж яваарай гэдэг үднээс $1-оор ингээд $1 хэвээр нь үлдээсэн. Моёнга. За одоо бэлгүүн энэ мөнгөийг одоо юунд зориулах вэ? Тийм. Хэрэгтэй юм даа. Яг юу хэрэгтэй юм бэлгүүнд одоо? Юу? Тэгээд чөлөө цагаар унших ном зомоос ахуулаад ахын хэрэгтэй л байна да. 37,700 төгрөг. Хоолж аваарай. Ингээд 37,700 төгрөг. Маа сайн зэ. Сайн зэ нэг юм зориулах уу? Өглөө батлаа дүүдээ өөртөө. Тэгээд намын санд карт нийлгэн. Карт нийлгэн. Болоо сайн зэ. Хүрнээ. Наа чи сэтгэлээсээ Америкт сурж байгаа тийм Монгол хүн биднийг үзээд тийм үнэхээр хэцүү байна гэж тусалсан чи сэтгэлийн мөнгө байхгүй да хамгийн гол нь. Тэр юунд ч хүрнэ гэсэн үг. Өнга юун зориулах чинь өнга. Одоо 2 дүүдээ тэгээ өөртөө авахаас өглөө тархан л байна. Тархан мөн. Бараг хуцраахгүй түрүүж бүр нөгөө одоо энэ жил нэг шинэ хуцаа авчихгүй бол 2 дүүдээ тэгээ түрүүж бараг нэг хуцаа амир олон жил өнгөрсөн. Одоо энэ жил авчихвал авчихвал гутлаач үгүй өөртөө 2 дүүдээ тэгээ болно даа. Тэгэхээр та гураас би зөв нэг зүйл хүсэж байна. Одоо яг биднийг бас энэхүү нэвтрүүлэг манаас вебсайтн дээр тавигдана. www.tv25.cgmn гэдэг хаягт дээр
Тэр Балчинд орж ах манаас үзэх байлгүй дээ. Балчинд орж ахтай хандаад юу гэж хэлэх вэ? Баярлалаа л гэж хэлмээр байна одоо. Таны энэ өгсөн мөнгөний чинь зөв зохистой зүйлээр зарцуулнаа баярлалаа л гэж. Бидний Балчинд орж ахад юу гэж хэлэх вэ? Баярлаа. Тэгээд сурал сайн сураад ирээрээ л. Сайн ажиллаад, сайн сураад ирээрээ. Тийм ээ? Тэгээ Монголын ирээдүйг өөрчлөөсэй гэж хүсэж. Бас тийм үү? Балчинд орж хасаас ирээдүгээс өөрчлөөсэй гэж хүсэж байна. Сайн зэрэг. За Балчинд орж ахтаа энэ нэвтрүүлгийг үзэх өдрийн баярын мэндийг хүргэе. Бид нар одоо бүүн баяр болж штэ. Бидэрт баяр бэлгэлж агаад тэгээд одоо хүүхдүүд бидний ингээд тэг амьдралын завланг ойлгож тэг бидэнд жаахан ч гэсэн ингээд сэтгэлийн дэм өгч агаад танд маш их баярлалаа. Монголын ирээдүй болсон одоо үр садыг тэг ингээд ивент гэхээс ингээд нинжин сэтгэлээр ингэж бидэнд туслахад маш их баярлалаа. Яг зөв. Тэгэхээр ганцхан Балчинд орж ах маань биш. Магадгүй бас таны халаас нь бас илүү мөнгөх нь хаашаа юм. Таны сэтгэл хөдлөлд хин нэгэн туслахыг хүсэх юм бол бидэнд хандаарай. Бүдэрээ утрах хэрэггүй. Та гурав ингээд анх ирснээс хойш ингээд гондоохон байх. Сайхан инээлтэй тийм биз дээ. Бидний инээлтэй. Инээлтэй. За баярлалаа та гуравт аз жаргал үсэ. Бас Балчинд орж хаа танд ч бас маш их баярлалаа хэлхийг хүсэж байна. За баяр та. Өнгөө хэлсэн зүйлдээ зарцуулцгаарай. Just don't know what to do with myself. I don't know what to do with myself. Бас хэцүү юм байна. Зарим жолооч нар нь баг дайрангаа алдаад галцаараа зарим ч яагаад тэгээд хүндэхгүй тэгээд гарч ирсэн. Хүмүүс нь юу гэж ууралж ирв яах гээд байгаа их гэдэг юм чинь. Зарим нь одоо тэр торцоо юм барай яаж их хүчтэй яахс чи аваад цутаах чинь яах чинь. Тэгээд зарим нэг сонсон юм ярьчлаа. Олон нийтийн зохицуулагч албан тушаалтай. Мөнхбат. Өнөөдөр ажил үргээ амжилттай гүйцэтгэлээ. Үнгүй юм хийн гэж байхгүй тийм үү? Хүсгүй юм хийн гэж хизээж байхгүй шүү дээ. 5 төгрөг. Баярлалаа мөнхбат. За. Аз жаргал үсэ. Хаауур жалхалж байна. Эмнэлэг авах гэж явж байна. Эмнэлэг орж яах гэж байгаа? Бие үзүүлэх гэсэн. Би энэ яасан? Би ухарч явж байгаа нөгөө анхаар суудаар очсон байхгүй юу? Тэгээд анхаар суудан дотроо эдэлсэн байна гэсэн. Тэгээд одоо ямар имчилгээ хэрэгтэй юм? Одоо юу хавдар судлалын эмнэлэг дээр очиж дорндуулна гэсэн. Дорндуулна гэсэн. Одоо тэгээ өвдөж гин үү? Одоо ханда өвдөж байна. Гэтэ гайгүй. Гэтэ гайгүй. Эмнэлэгт очиод дорндуулж морндуулаад зүгээр болгоход ер нь хэдэн төгрөг хэрэгтэй байж юм? Надаа 10 гэсэн шүү дээ сая. 10 гэсэн шүү дээ. Би ч чад 10 гэсэн. Эмчийн өөрөө дорндуулахад 10,000 хэрэгтэй гэсэн. 10,000 хэрэгтэй гэсэн. Мөнгө хэрэгтэй л байгаа юм байна. Чамд тэгээ мөнгө байгаа юу? Одоохондоо надад мөнгө байхгүй л байна. Ханаас мөнгө олох вэ хоёлоо? Нэг юм блэ? Хишиг юм. Хишиг юм. Яаж байгаа дахар сүүл нь өвдсөн гинэ? Би хөдөөний хөлдөө. Багнуур. За. Тэгээд хурц яваад гулгаад очсон байхгүй юу? За. Гулгаад очсон. Тэгээд ахар сүүлэн дотроо идээлцэн. Тэгээ өвдөөд байгаа. Тэрийг ямар хэмжлээ хэлэх юм? Одоохондоо мэдэхгүй, сайн мэдэхгүй. Юу дурандуулна гэсэн чинь ямар? Тийм үү? Аха. За ойлголоо. 10 төгрөг болох юм биш үү? Осоохон дурандуулах юм тийм үү? Тий. Дурандуулаад оншоод тогтоолгоод яг ямар хэмжлэгээ хэлэхээ мэдэж авах юм байна тийм үү? Тий. За тэгвэл хажуудын 10 төгрөг шууд өглөө. За. Шалтгаан чи ойлгож байна. Энэ бол Америкт сурч ажилладаг
ажилдаг, амьдрдаг, балчин дорж гэдэг хүний мөнгө юм шүү. Би тэр хүний явуулсан мөнгийг л би олон хүмүүс тараагаад яваад байгаа. Нэр нь ингэлээ? Хишигнэм. Хишигнэм дон 10 мянга төгрөг хэрэгтэй. Биеийн жоохон тааруу ахар сүүлэн дотор идэлцсэн байгаа тийм үү? Тэрийгээ дурамдуулаад имшилэхэд 10 мянга төгрөгөд ихний ээлжинд бол болно. Тийм үү? 10 мянга төгрөг хэрэгтэй ба шүү дээ яг. Маш их юм аа. Баярлалаа. Танаа төдөөжихэн даштай өндөр амжилт хүсье. За баярлалаа. Чамч гэсэн хурдан эдгээрээ. Баярлалаа. За баярлалаа. Ажиглалцъя. За. Баярлалаа хаа. За баярлалаа. Одоо энэ цаг үед бол их зүгчтэй. Гадаа хүүтэн байна. 10 мянган нэвтрүүлэг цаашдаа үргэлжилсээр л болно. Өвөлзөнгөө. Хизээч гудамжиндаа явдаа чирээ сандаа тавиад үргэлжлэхээр болно. Харин гадаа хүүтэн байна. Даачин тийм болохоор та намайг кофегаар дайлахыг би хүсэж байна. Кофе импортоор оруулж ирдэг ч юм уу, халуун цай ч юм уу, юу ч байж болно. Намайг дайлаач. Даачин уу чи? Даач. Хайц дээр юм бэ? Батэрдэн хаа урж явж байна? Ийш ахихаар орчоо. Ахигаар орчоод холиж байгаа чангаар идэхөө. За тий. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Мэдээж хэрэгтэй л баг тийм үү? Хэд нүр хэрэгтэй юм? Хэд л бол хэд тийм үү? Харин тийм л баг. Тийм бодгаар л хариулж чадахгүй шүү дээ. Ямар 100 гэлтэй биш, 1000 гэлтэй биш. 100 мянга ч хэрэгтэй л дээ, тий? 100 мянга гэхгүй би чам 50000 төгрөг санал болгоё. За. Энэ явган хүмүүс одоо энэ гарцуугаар гараад шүү яг энэ хавар. Цаана буудал айгүй аюултай, ам ирсэн, алхамжтай. Тий. Чи тэр хүмүүсийг жоохон тэнд гарцаа та тэр гарцаараа гар гэж сануулж болох уу? Болно чадах уу? Дагалдан байсан гэсэн замын цагтаа гэсэн хүнд болоо чи зүгээр дагалдъя гэж явж явах юм. Хүнд хэцүү юу? Одоо чи юу хийдэг вэ? Одоо би захтаас юу хийдэг? 8 хийдэг юм уу? Ой. Халаасан ч одоо хэдэн төгрөг байна чамд? 200 төгрөг. 200 төгрөг байна. 8 ашиггүй байна уу? Яа яах вэ? Хэцүү шүү дээ. За ямар ч байсан хийг ажлаа хийсэн, олон нийтийн зах зээлийн ажлыг хийсэн. Ганц хоёр хүнийг бас яах вэ? Эрсдэл алхмаас нь бас холдуулж чадлаа. Тийм үү? Ганц хоёр хүнийг бас гарцаар гаргалаа шүү дээ. Гарцсан дээр очиход харин жолооч нар унаас үлдэх хэрэгтэй гэдэг энэ дэшин дэлхийг хүсэж байна. Нэр юм билээ? Батэрдэн. За Батэрдэн явуулсан ажил хийсэн юм чи хүнлэх хэрэгтэй. Гэхдээ дутуу дулмыг хийлээ гэж. Энийг харин би хариуцлага тооцсон. Албан тушаалын шууд хариуцлага тооцсон. Харин цалингийн үед би хасгаа боллоо. Ажил хийвэл ам тосдно гэж тийм үү? Одоо үнийг амнаснаас нь аварсан баяр үргээ. Май Батэрдэн 5000 төгрөг болох уу? Боллоо. Болоогүй шүү дээ. Гүй. Жоо сэтгэл зүйн байна уу юу? Гүй. Над мөнгө одоо юм зориулах уу? Автосан цагаар гэртээ. Автосан цагаар гэртээ бүгдээр суух нь ойлгомжтой. Тэгснээр нь. Тэгээд юм зарцуулах хэрэгтэй. Юм зарцуулах хэрэгтэй. Гэхдээ юм зарцуулахаа мэдэхгүй юм. Тийм болохоор ч өгөнгөө санагдах юм. Гэхдээ хийсэн хүсний чинь ажлын чинь л өгөх хэрэгтэй, тийм үү? Баярлалаа тэд наажруулсан. За. Болоочтой явж байгаараа зам үнэлэн гарах та. За. Тэг манай үсэг хандаад сүдний хэлэхэд зүгээр юу гэж хэлмээр байна? Явган зорж жолооч нарт. Замын хөдөлгөөний дүрмд соёлтой оролцооч юм уу? Соёлтой оролцооч гэж олон нийтийн зохицуулагч Батэрдэн та бүхэнд хэллээ. Баярлалаа тэд наажруулсан. Дугаар сууглаад 100000 нэвтрүүлэг эхэлж байна. Бид нар энэ удаагийн 100000 арай өөр маягтайгаар явъя гэсэн юм. Игнэ оролцогч танилцсан нэр юм бэ? Баярлалаа.
Баяр тогтох. Баяр тогтох хааж алхаж чинь. Яг энэгээр энэ зурлал явж байна. Энэ зур, ер нь энэ зурлал гэдэг юм уу та? Тий. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Энэ чирээвд хэрэг мөнгө вэ? Их мөнгө 10,000 гол. Их мөнгө тийм үү? Чиний сарын орлого нь хэдий? Багуу. Багуу. Заач нь. Хөг. Гайгүй л ч өнөдөр. McCoffee брендинг шоколад. Халуун шоколадаар би чамд айлгдэх үү? Яа, уурсгасаа сайхан харагдаж байна уу? Би орсон ч ихлэ чиний амсарыг чинь дараат идэх үү? Тэгээд хоёулаа сайхан яриагаа эхлэе. Маягийн уусаа халуун шоколад уучих. Баяр тогтгосон уу? Баяр тогтгоо. Энэ хүн ингэж хөрхи энд ганцаар ингэж мөс хаглаад сууж явах юм. Хүн хөдлөрлөж мөнгө олно шүү дээ. Чи мэдэх үү? Мэднэ. Мэдэх үү? Чи хавийн мөсийг цэвэрлж би чамд 2000 төгрөг өгье. Яа. Чангус. 2000. Энэ мөсөн. Мөсөн чанга байна уу? Яг тийм хүн туслаа. Чам тэгвэл найз нар байна уу тэр? Бага. Чи л найзуудаа дуудчих. За тэгээ. Чи найзуудаа дуудангууд чи найзуудаа шингэж хэл. Тэнд нэг вагийн халуун шоколадаар дайлаад бас тэнд мөс хаглаад 2000 төгрөг өгье гэж нэгээд. Хэр олон найзууд байгаа вэ тэнд? Нэлээд олон байгаа. Мэдээ олон байгаа юу? Бүгдийг дагуулаад ир. Тэгээ. Тэгээд бүгдээрээ би чамд 2000 найзууд чинь бас нэг хүн тулбарт 2000 төгрөг. Мэдэх үү? Тэг. За тэг. Дуудаад ир. За тэгээ. За. Нилээ олуулаа. Нилээ олуулаа дахиад ирсэн. За баяр тагцаа зоо. Дагуулрээс гараад ир. Гараад ирцгээ. Бүгдээ жагнаж шахаж тогч. Жагнаж шахаж гарч. Гажиг уу шахацгаач. Мөнгө хэрэгтэй юу? Хэрэгтэй. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Хэрэгтэй юу? Хэрэгтэй. Хэрэгтэй. За ингээ бүгдээр нь хэрэгтэй тийм үү? Хэрэгтэй. Бүгдээрээ зүгээр мөнгө авах гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ замын хөдөлгөөнд аюултай эрсдэлтэй алхмыг биднийг оруулж байгаа нь мөс. Тийм үү? Күнээ нас чинь багадгүй эрсдэж мэднэ. Энэ мөсийг магадгүй энэ ах ганцаараа л ингээд нүдэт ах юм. Бүгдээрээ бижигдэлтэй авчихэд надад зэвсэг нь байгаа. Танд би нэг зэвсэг өгөөд энийг цэвэрлэхдээ чинь төлөө би танаас нэг хүнд 2000 төгрөг өгье. 2000 ш 2000 төгрөг. Болж гинөө? Болох уу? Энийг цэвэрлэх багцаар хэр удах та нарын багцаа байна уу? Яард цаг хүрнэ. Цаг хүрхөө. За тэгээ бүгдээ цаашлахээс өмнө манай арбан нэвтрүүлэгт хамтарч ажиллаж байгаа McCoffee бүгдээ ууцгаа идэхөө. Сайн халуун юм ууцгаад бүгдээ тэгээд физикл ажиллаа идэхөө. За тэгээ. Энэ McCoffee шоколад энэ бол Nam Foods-с Сингапуроос оруулж ирдэг юм бүтээгдэхүүн байгаа. Nam Foods оруулж ирдэг юм аа. Зарисаа халуун мууцгаач тэгээ бүгдээрээ физикл ажиллаж идэхөө. Ажлын үсэнд 2000 төгрөг өгвөл болж гинүү? Болж гинүү. Өөрчн хийсгэх халуун 2000 төгрөг. Болж гин. Болж гин. Одоо энэ цаг үед бол их За тэгэхээр бид нар Чингэлтэй дүүргийн төгсөлт үйлчлэгний компанитай хамтраад эдгээр зүгээр зэвсгүүдийг авсан юм. Одоо найз нартаа бол энэ хантаас ингээд зэвсгүүд байгаа. Энэ мөстэй тэмцэх зэвсэг. Одоо ингээд энийг тарааж өгье. Хоёр 3 4 5 6 7 8 уу? 8. За 8 л ингээд дом бариад авах нь бас хэцүү шттэ. Зарим нь хурцтэй, зарим нь ломбтой, зарим нь бас шүүртэй үзнэ.
Энд хагалсан мөснүүдээ болохоор замынхаа ийшээ гаргаж тавина. Зам дээр биш. Бүр замаасаа гаргаж тавина. Тийм үү? Тэгээд хэмжээ нь болохоор энэ хашаа цагаан хашааны өнцгөөс тэр цагаан хашааны өнцөг хүртэл энийг юм хавил бөөндө бижигэл цэвэрч идэх үү? За тэгээ юу юугаар ажиллах чадвартайгаа өөртөө сонгоод авцгаач. За бүгд хамаа болон замын өдрөөл боломжтой ороо. Замын өдөр наач машин явж байгаа шүү. За тэгэхээр одоо энэ ахыг бас жоо юм болохгүй. Баха. Танайсаа. Энэ ахыг бол амраах хэрэгтэй. За хэдэн цагаас хойш нүдэж ирээ та? Би өглөөнөөс 7-оос хойш нүдэж байна. 7-оос хойш нүдээд одоо энэ угаацаар одоо тэгээ явж илээ. За тэгэхээр дүүнөө штэ. Таны энэ цэвэрлж байгаа газар дэс хүч нэмэхээр эдгээр хүмүүсийг асуулаа. За. Та сайхан дээшээ гараад амарч. Тэр халуун шоколад уу заяа. Тэгээ дээшээ амарч. Та хэсэгтээ амар. Манай залуучууд бол бижигнүүлэх юм байна дөө. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. За тэгэхээр бид нар бол ажилласаар л байна. Энэ ажил чинь бас тийм сансны зургаар бүтдэг ажил биш юм байна. Үнэхээр хүнд ажил юм байна. Тэгээд манай асын жолооч нар бас энд бас энэ ажилдаас хүндэтгэлтэй хандаасаа гэж би хүсэж байна. Энэ яг хэсэг хүмүүсээс ингээд та бүхний тусын тулд энэ хүмүүсийг цэвэрлж байгаа шүү дээ. Гэтэл зам тавьж өгөхгүй, дайрах, харааж өрөөх, янз бүрээр л хандах юм. Энэ хүмүүс бол энэ сапуу удааны төв байхад энэ бохрийнх нь услын юм шүү. Жил болгонд ингэж алддаг. Одоо энэ өдөр хин хариуцах юм уу, сууг хариуцах юм уу? Бүү мэд. Гэхдээ ямар ч байсан Апо хувьцаат компани Маккофе бид нар хамтраад ямар ч энэ асуудлыг шийдэж чинь. Манай нөхдүүд маань сайн ажиллаж чинь, шургуу ажиллаж чинь. Хөдөлмөрлж ээж л мөнгө авна штэ. Энэ бол амттай. Одоо энэ цаг үед бол их мөн биш. Тохоо багтаж өгөөч үү? Жамаа. Йоо. Наад шилбэрч суух шиг боллоо. Ахиад нэг. Байн. 16-19 лээ. 30-19 лээ. 16-19. Засаалтын тав дөрөм дөргийн бажаа болооч төшөөд нэвтрүүлэг эхэлж байна. Ингээд таахан сая манай телевизээр 10,000 нэвтрүүлэг үзлээ. Энэ залуучууд мөнгө хэрэгтэй байгаа гэдэг ажил авахгүй гэдгийг таахан харж байна. Тэгэхээр ажлын байр хэр зэрэг эрэлттэй байгаа нь ингээд харагдаж байна. Тэгэхээр мэдээж монголчууд ажил байх юм бол одоо залхуулахгүй хийж чадна шүү дээ. Тийм болохоор энэ залуучуудыг ажилтаа болгооч. Энэ төрөлхтөн өндөрлөгөд энэ дээрээс ажлын байр олноор нь бий бол зүйтэй шүү дээ гэж зүйтэй маа гэдэг юм байна.
Өөрөөр хэлбэл зүйлээ харсан харагдаж шүү дээ. цаг үед бол их Тагууны альчуур бас нэг юм альчуур зардаг юм уу? Энэ аяг тагууны альчуурыг энэ хүдээс худалдаад авчих хүн байна уу энэ донд? Хэдийн? 500. 500 гэж нэг нь худалдаад авчих хүн байна уу? За мөнгө өгч. Энэ хүдэд мөнгө өгч. Ингээ нийлээ 1000. Нэгийг авах юм уу? За 1000. Энэ худалдаад авчих хүн байна уу 500 төгрөгөөр? Яг тэ бүгдээрээ насан туршаагүй энэ хүн төлбөр хийж байгаа хүмүүстэй бас туслая л да. За баярлалаа мэ. Би чам нэг чинь зараад өглөө. Өөр нэг авах юм байна уу? Та авах уу? За авчих л да. Авъя гинэ. 1000-аар чамаагүй авчих л да. Сайхан сэтгэлтэй штэ. 1000-аар авчих идэх үү? Маа 1000. Одоо бүгдээ очиад 70 жилийн гурдыг би өргөж үзсгээ. Бүгдээрээ явъя. Хэр хүнд байдгийг нь үзье. Амьдралын утга учирыг мөнгө гэдэгтэй санал нэгддэг юм аа. Энэ хэдийн гурал вэ? 25. 25. 70 ил их байна уу? 70 ил гахгүй 50 ил. 50 илийн хэдээр зөвөрдөө. Адилхан шүү. Бүгд адилхан 100 юу? 25 ч байсан 100, 50 ч байсан 100 юм байна штэ. За илүү нэг 50-ыг нь миний өргөж үзэдэх үү? Миний нуруунд дээр тавьчих. Миний микрофоныг барьжээ. Авчих бохоо найд. Бохоо хамаагүй зүгээр. За өргөж үзээ тэгвэл. Тэр хүнд байгаа нь үзье. Өргөсөн 100 төгрөг чинь би чам танд өгнө. За, наашаар. Дахиад тавиад хэрэггүй. Хэр хүнд байна? Хэрэггүй. За ингээд даа. Хэр хүнд байна ачи? Баагүй хүнд байна. За наадхан чинь 15 настай хүүхд даахаар байна уу? Даахгүй байна уу? Даахгүй. Би одоо ганцхан 50 илийн даахаар байна уу? Би одоо даана. Хүүхдүүд даахгүй. Даахгүй юу? Даахгүй. Наадхны чинь төлөө танд 100 төгрөг өгье гэвэл болох уу наа төлөвлөж үлж байгаа юм. 100 төгрөг одоо яхаа би одоо яхаа өгөөд авчихлаа гэхэд. Энэ хүүхдүүд бас 100 төгрөг арай дэндүү баг байна. Үнэхээр хүнд байгаа маань бүгдээрээ сайн мэдлээ штэ. Одоо ингэж өргөд 50-ыг бол дэш 2 давхар руу гараад юм хэд дахихгүй. Хэдийн ирээс хийх вэ? 3 4 хийх баг тийм үү? Ханаа 50-ыг арай даахгүй баха тий. 25 даах уу? 25 сэлгээр нь арай дийлэхгүй баг тийм үү? 100 төгрөг тэгээд ерөн зүгээр та хоёрын хөдөлмөрөөр шүмэлж байгаа юм хэр санагдаж байна? Яг хөтөд өдрийн хүн чинь зөөлгүүлж. Одоо энэ цаг үед бол их одоо та хоёрын энд одоо даарч асуудах хэрэг байхгүй. Ахын та хоёрт 10 мянган төгрөг өгнө. Гэртээ шууд эндээс дэлгүүр бөмбөрөөс ч юм уу хаанаас гэртээ идэх хоолундаа аваад өнөөдөр шууд хайр. Маргааш гисэн битээр. Маргаашаас нь гэртээ сайхан туслаад ээжтэйгээ туслаад гэр бүлдээ туслаад гэртээ сайхан амар. Тийм үү? За даач нь уу? Алуу дахиад халуун маккофегаар дайлал даа. Халуун шоколадаар. Уугаач. Сургууль явдаг уу? Явдаг аа. Өглөө өстөө 7-оос яваад өдөр 12-г гэртээ цуцаас ич өгч. Гэртээ цуцаас ич өгч ирдэг. Хандаа сургууль явдаг уу? За. Сургуулаа ерөөсөө завсардуулж болохгүй шүү дээ. Сургуулаа заавал явах хэрэгтэй. Хүн төлбөрөөс хийх хэцүү шүү дээ. Энэ бол миний мөнгө биш л дээ. Энэ бол Апон хувьцаат компани мөнгө, энэ бол Mac Coffee-гаас өгсөн мөнгө. Тэр эдгээр мөнгнөөс 10 мянган төгрөгийг энэ хоёр дүүдээ өнөөдөр сайхан шууд харж амар. Эндээс дуртай зүйлээ худалдаж аваад гэртээ идэх хоолундны юм аваад харьцгаа тэгөө. За мэ. Баярлалаа. За мэ. Болж гинөө? За ямар ч байсан наад мөнгөө би тавьд итгээд гэртээ хэрэгтэй зүйлээ зарцуулаасаа гэж ахын өгж байгаа шүү дээ. За юу. Тэгэхээр заавал тэр зүйлээ зарцуулаарай. Эсвэл бити алдаарай. Халуун шоколадаа уул да.
Баахан айлын хүүхдүүдийг цуглуулснаа. Заримд нь чихэр өгснөө, заримд нь чихэр өгөхгүй байх бас муухай тийм үү? Манай найзаас энэ зөөж байгаа. Наашаа тойроод ир. Амар топ биш. Амар топ тийм ээ. Оо, нүдэнд нь яагаад нүд үзсэн бэ? Хомдсон юм уу? Энд юу гэдгийг? Амар топ. Топ тийм үү? За, чи сургуульд явдаг уу? Хэдгээр анги? 2-р анги юм уу? Нөгөө нэг амар боддог хүүхд гэж юм уу? За би тэгвэл чамаар таа бодвол идэх үү? Нулимсаа битээ унгал та. Өөлж болохгүй шүү дээ. Өөлөл айлын хүүхд шоод шүү дээ. Битээ өөл. За таа хэлээ бүгдээрээ энэ хүүхдийн өстө тэр гавштай байсан үзэх үү? 17,560 дээр 4,340 нэмч. Тий. 4,340 дээ. Тий. Чангараа. Харин ч юм уу 4,340 дээ. Тий. Харин хоёр шээ. Сарай 2 болж гин үү? За. Өөр би чамд ямар тоо бодлохгүй байд. 212,000 дээр 460,000 нэмч. 212,000 дээр 460,000. Тий. 672,000. 672,000 яа. 536,000 дээр 536,000 нэмч. Сая 72,000. Яа. За дүүгээ бас гар хоосон буцааж болохгүй шүү дээ. Ахын дэнд хинтэйгээ байдгийг. Оо чи битгий үүдэлдэ яасан үүдэх юм бэ? Тийм гомдч шиг боллоо те надад. Энэ бас апо өвчт компаниас илүү мөнгө байгаа. Маахын дөө. 10,000-аас өгчээ. Ахын доноор юу авах юм? Хоолны гамиг авнаа. Тийм үү? Тийм үүдэлдэ чи тоглог байлаа. Одоо үүдэхгүй шүү заяа. Özür dilerim. Одоо ini одоо ini. За тэр энэ байхгүй да. Одоо бүстэн төлөө дүнdaag энэ шүү. Тавуулаа байдаг. Наад мөнгө боломжтой яваарай заа юу. Тань гэмэдэ хоолны юм аваа шууд яваарай за. Тэс гомч юм ихэд. За одоо ini. Энэ цааш шүү дээ. За ингээд Монголын бүх хүүхдүүд ад жаргалтай энэ хүүхчийг бүгдээрээ инээж байгаасаа гэж хүсэж байна. 27 дугаар сарын 5-нд Абманы төрөлд бүгдээр дуслаа. Баярлалаа өгчтэй.